объект нэлээд их сольсон. Одоо энэ жил ч гэсэн солино. Гэт нэг л байрандаа бол аваад ийн гэж юусоо байхгүй. Тэр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг 13 дугаар зуун, дараа нь болохоор энэ Богд уулынхаа бас төр хорхын аманд намрын зураг авсан. Тэгээд Монголын одоо хамгийн гайхалтай байгальтай нэг газар байдаг. Тэрэн Дундгой аймагт байдаг. Нөгөө цагаан сувраг, харь гаргийн одоо байгаль шиг санагддаг өнгийн үзэсгэлэн тийм толгодуудтай. Тэнд ингээд 20 секундын зурагны төлөө манай 20 30 гаруй хүнтэй баг хоноотоор яваад. Тэгээд нөгөө хотлон гүнжээ одоо киноны туршид унах сургуультай хонгор морийг ингэж ачиж яваад ингээд зураг авсан. Тэгээд киноны төгсгөл хэсэгт орох хэвээр нөгөө Автабаатар хотлон хоёрын уулзалтын зургийг Эзэн Чингис хааны нутаг Хинтээ аймгийн Баян Адрах сумын нутагтаас очиж авсан. Ингээд 100 намрын зураг дуусын 3 4 ийм аймгийн нутагт үргэлжлээд тэгээ өвлийн зураг тэрэлжийн орчимд авахар төлөвлөд 2 сцен киноны эхлэл ба төгсгөл 2 сценийг төлөвлөд цас орохыг хүлээгээд байж тал 11-р сарын 10-нд одоо нөгөө жолооч дээгээс Монгол улс дотоодын анхны халдвар гарсан. Ингээд 20 гаруй хоног нөгөө хатуу хөл хорой тогтонгод манай зураг авалт хийх ямар ч боломжгүй болсон. Ингээд 12 сард төр ингээд онгооход Монголын нутагт асар хүйтэн болсон. Тэгээд одоо бид чинь дрон нисгэн үнэтэй камер ажиллуулна. Тэгэхэд хасаг 15-аас дээш градусд ер нь маш хэцүү. Тэгээ ялангуяа өвөл авах 2 зурагны нэг нь манай гол дүрийн баатруудын бага нас. Тэгэхээр чин 6-аас 11 настай 8 юм жүжигчин гадаа одоо эдэр 9-ийн хүүтнэр зураг авах ямар ч боломжгүй. Ингээд бүх ажил зогссон. Ажлын гадаа ирлээ шүтэр продакшн дээр. Зураг авалтынхаа бүгдээрээ ирсэн байна. Яг карантин дуусахыг хүлээсэн. Тэгээд цас сайлаг байгаад баяртай. Киноны хамгийн төгсгөлийн стил авч байгаа. Тэгээд кино хүмүүс яг дараалал нээдэг гэж бодоод байсан юм билээ. Өгүүлдээ төлөвлөж байгаа дараа нь нэмлүүлэхтэй дараалалд ордог байхгүй юу? Сайн байцгаана уу? Одоо сайхан шалсан уу? Сток гоё шүү дээ. Бүгдээрээ цамталсан чинь. Пасага босноо. Одоо ингээд бүгдээрээ цугласан байна. Энэ манай зураг авсан гэрээ. Одоо нэг бодсон нь болохоор авсан зураг нь. Тэгээд 50% төгөх гэж байгаа болохоор эдгээр нь хоосон байна. Одоо энэ хамгийн төгсгөлийн зураг авалт. 2 сарын 23-нд 3 удаагийн урт үргэлжилсэн өвлийн хорой зогсоход бид дөнгөж зургиндаа гарсан. Айн хүүхдүүд нь морины бүснээс гадаа Тэр хоёрыг бол нөгөө хаан. тэгээ дараа нь яхаа. Та одоо наад үзэн явдаг. Би ч бэлэг юмсан. Машинда цуу. Бол тэр халааг үүсэн юм шүү дээ. Тэр ба. Яг зургийн газраас сонгож явах. Битүү цастай. Тэгээд ихэд халааг үүсэн. Тэгээд бүр зарим газраар харцалсан байна шүү дээ. Аа. Action. Ажрууг охид ингэж ном сум агсаж явах биш. Үүлэн дуран ааш дахин дүү бүсгүй болоход шамтхан зүй. Хэмгийн саранд залбирдаг, орчлон гээгүүлэх агуу их хүчинд нь биширдэг болохоор л охиндоо ажрууг гэж нэр хайрласан юм шүү дээ. Саран гэрэл гэсэн үг.
Хотлон гүнж Алтан содрын эрэлт гэдэг энэ киноны зохиол хүртэл маш олон хүн оролцсон. Би ганцаараа биш. Кино зохиолыг анханаас нь манай продюсер Болтгойг хамт бичсэн. Яагаад гэхээр энэ чинь нөгөө зүгээр юм намтарчилсан эмэгтэй хүний тухай одоо бүтээл огт биш. Хотлон бол эмэгтэй л болж төрсөн болохоос эр хүний амьдралаар амьдэрсэн юм байхгүй. Тэгэхээр би ингээд өөрийнхөө мэдрэмжээр зохиох надад маш хэцүү, барилддаг, туулалддаг тий эрэгтэй хүний сонирхдаг зүйлүүд. Одооны эмэгтэй хүн ч тэрийг гадаршлахад хэцүү. Тийм болохоор кино зохиолыг маш том үүрэгтэйгээр оролцсон манай продюсер Болтгой. Дээрээс нь нэмээд одоо энэ мөнгөн гэдэг пэйж ажиллуулад одоо шүүмж хүчээд байгаа залуу. Би бүр өөрөө мөнгөнийг урьсан байхгүй юу? Зохиолыг одоо юм гоё тий залуучдын сонирхдаг алдаа багтаа болоход туслаач гэд. Тэгээ мөнгөн нөгөө үйл явдлын дарааллыг маш их эвдсэн. Тэр нь бол яг тийм сонирхолтой акшн төрлийн кино болоход маш их нөлөөсөн. Тэгээд мөнгөндөө их баярлдаг. Амийн эцэг үдэрэ энэ цэгээсийг цэглэр юм байлээ. Хотлооны гол одоо Шадар Баатруудын нэрийг өгөхөд хүртэл нөгөө Баавга Баатар, Бүргэд Баатар гэд олон улсын зах зээл зориулж байгаа шүү дээ бид нар. Тэгэхээр нөгөө нэрийг шууд орчуулчих гэж байгаа байхгүй Ийгэл гэд тий. Ийгэл Бээр гэл тий. Тэгж орчуулах үүднээс юм 5 юм амтны нэртэй Баатар. Тэр зан чанар нөгөө тулааны арга барил нь хүртэл тэр нэрэндээ зогцсон. Баавга Баатар, Чинуу Баатар, Бүргэд Баатар, Харцаг, Барс гэдэг. Тэгээ энийг бид нар нөгөө тулаант болгож байгаа шүү дээ. Хамгийн бол одоо жишээ нь докюментари кино бол тий өөрсдийн гэсэн одоо тэр массвэ хэв шинжээрээ ч юм уу тэгээ явдаг. Энэ дээр бол маш тийм детальны тулаанууд, дуэльний тулаанууд их гарч байгаа. Жишээ нь ингээ Баатруудын дуэльний тулаанууд. Тэгээд яг жишээ нь ингээ тэр 6 7 Баатар ингээ хоорондоо Алтан судрын араас явхад ерөөсөө тэдний ерөөсөө тулааны акшн хэсгүүд гарч байгаа. Тэрэн дээр бол өөрсдийн гэсэн Баатрын тэр дүр хэв шинжтэй уялдсан тулааны стилтэй уялдсан зэвсэг маш чухал хэрэгтэй. Тэрийг бол одоо жишээ нь манай зэвсгийн ерөнхий зураг очоод одоо шийдэж, тулааны найрагчтай уялдаж, за тэгээ яг тэр шийдлүүдээс уялдсан одоо тэр тулаануудын өөр өөрсдийн гэсэн стил, хэм маяг, тэрэн дээр одоо өмсөх хувцсын бас өөрсдийнх нь тулааны стилтэй зохицсон хувцсны дизайны хэв шийдлүүд ингэж орсон нь одоо бидний бас тулаан дээр үндэслэсэн тийм одоо комбинац уялдаа бол болж өгч байгаа юм л та. Нэхэд ингээд нөгөө харцаг шонхрын одоо хурц мэрэгэн хараатай учраас харваач те барсан ингээд барсын юм хүчрхэг мөртлөө нөгөө нэг юм уян хатаг тултдаг. Чануу нь болохоор чон шиг юм зоригтой те баавга нэм хөвчийн хүрэн баавга шиг хүчрхэг бүргэд нь бол тийм уулын өвгөн бүргэд шиг бүр тэгж Баатруудаа одоо дүр төрх нэрийг сонгосон гэх жишээ нь ингээд бүх гүнжгингүүтэл нэг тийм болоо жинхэнэ бөхөөр төсөөлөд эхэлж байна. Ялангуяа ер нь жинхэнэ Монгол бөхч нь одоо 50 60 70 оноос л тийм бүдүүн болсон болохоос биш үнний эрэхтэй бол юм туранхаа шүрмслэг хүмүүс байсан шүү дээ. Гэтэл хүмүүс зөвхөн одооны ой санамжаараа төсөөллөө үүсгэждэг байхгүй юу? Тэгэл нөгөө гол дүрээ чи юм болоо авах хэвээр жинхэнэ бөхшөг авах хэвээр гэл хэлнэ. Найруулагч болохоор ингээл одоо мэрэгжлийн талаасаа тийм бие хаан тийм байх хэвээр гэл зүтгэж чинь. Гэтэл чи нөгөө продюсер зохиолч чи өөрөө ингээд харцсан. Хоёрдугаарт энэ удаан хугацааны одоо энэ саад бэрхшээлүүдийг нэгэн сэтгэлээр давж чадахын илүү харна. Бас тиймэрхүү зөрчлүүд бол үүсдэг. Би одоо энэ Арман дээр ингэж байсан гэж зүтгэдэг хүн бол биш. Яагаад тэгэхээр энэ би чи өмнө нь бас ануухт нэг хийгээд алдаж оноод үзсэн. Тэгээд гадаадын зах зээлд гараад дистрибьютортэй байгаад киног ямар байх ёстой гэдэг бүх одоо тэр зарчмыг ойлгоцсон болохоор би бол зохиолч шиг бол кинонд ханддаггүй. Ганц өөр тэр зүйлийг тооцох юм бол битээрүүдийг санаа нэгдэд явааддаг. Яг одоо шүүдэр кинон дээр юу хүсэж байна? Би бас юу хүсэж байна? Тэр маань ингээд зургийн талбай дээр яг нэг цэгт орж байгаа гэж би хараад байгаа байхгүй. Тэгэхээр би продюсер та ерөөхдөө тийм зөрөлдсөн юм бол одоо миний хувьд одоогийн байдлаар ерөөсөө гараагүй.
Даарч гинөө. Тэр зуунд өнгөрсөн зуунд хэрхэн яаж хөвшүүлж тэр тулаанууд монголчууд яаж тулддаг байсан юм. Тэр тусмаа эпик төрлийн кинонд гэсэн утгаараа ярилцж байгаа тулааныхын хэв маягийг гаргаж байгаа. За энэ тулааны өнгөс жанр тэр тулалдааны тэр одоо трүкүүд их сонирхолтой, уран, дайчин их тийм үзэхэд авууштай сонирхолтой их байгаа эффекттэй тийм хөдөлгөөнтэй тулан маш их байгаа. Тэгээ би энэ дээр бол тулааны найруулагч Аскад бол эдэх чин сэтгэлээс их баярлж байгаа. Тэгээд хотлон гүнж бол түүхэндээ маш тодоос тод бичигдсэн баатарлаг бүх барилддаг гүнж гэдгээрээ тодорсон байдаг. Тийм учраас хотлон гүнж ямар тулаантай байх вэ, ямар экшн байх вэ гэдгийг биднээс багаараа ярилцаж гаргах хэрэгтэй болсон. Тийм болохоор хотлон гүнж маань бүх барилддагаас гадна яг алаан хядаантай баатарлаг зүйлийг бодитоор хийж исэн учраас биднээсийн хувьд тэрийг бодитоор үзэгчид зөв харуулахын тулд яах вэ гэдгийг маш сайн ухцтай ярилцах хэрэгтэй болсон. Тэгэнгუთ хотлон гүнж барилдахаас гадна жинхэнэ тулааны урлагийг бодитоор үзүүлдэг байж таарна. Тэгэхээр одоо манай түүхийн үеийн баатрууд зүгээр одоо Монгол үндэсний бүхөр барилддаг шиг тийм номхон ном даруй байгаагүй. Тэр бол жинхэнэ одооныхоор бол UFC-гийн тулааны тамирчид байсан болов. Бусад тулааны урлаг яг Монголын үндэсний баатруудын эртний тулааны жинхэнэ бодитоор тулалж исэн урлагуудын хажууд бол жоохон үзүүлбэрийн маягтай байсан болов гэж үзээд эртний тэр үеийн тулааны урлагийн маструудын одоо Монголын баатруудын гэсэн үг л дээ. Монголын баатар болгон тулааны урлагийн маструуд байсан болов. Тэгэнгუთ тэрийгэ сайн бодож төлөвлөд орчин үеийн тулааны урлагтаа яаж нөгөө экшн кинонд оруулах уу гэдгийг л бодож одоо энэ кинон дээр та бүхэндээ харуулахыг хүсэж хичээж ажиллаж байгаа. Тэгээд дээрэс нь нэг сайхан одоо үйл явдал болсон. Манай нөгөө Ану хатанд кинонд ажиллаж исэн нөгөө орлон тоглогчдын нэг Лаки гэж залуу Солонгост ингээд 5 жилийн турш зөвхөн тулаанд хэсгүүдийн зураг авдаг зураглаачаар ингээд бэлтгэгдээд ирсэн. Житлэгийн орлон тоглогч хийсэн. Манай сайн орлон тоглогчийн нэг Лаки биднээсээ хувьд бол Лаки гэж ярьдаг. Стант одоо бол өмнө Солонгост зураглаач стант тэр залуу маань биднээсээ одоо хүсэлтээр ирсэн хотлон гүнж киноны стант экшн хэсгүүдийн зураг авалтыг хийж байгаа. Ингэж ярьсан. Энд энэ өдгөн болж байгаа чинь энэ жоохон ийм маягтай байж байгаа. Гэж жоохон биш ингэж сод юм. Яа тэгэлж надад ийм татсан болох тийм. Жоохон хөлөө. Тэгвэл энэ дээрээс ихэр нөгөө ясныхаа энийг зоосон байгаа байг маань таглагчаад байгаа. Харин тий. Тэгэхээр жүжигчд бол зөвөр нөгөө жүжигчин гэдэг утгаараа өөрсдийнхөө биеийг сэтгэлтэй нь бэлддэг гэж би ойлгодог. Гэхдээ тулаантай кинонд бол хүмүүс өөрсдийнхөө биеийг, сэтгэлийг, мэдрэмжийг тэр чигээр нь хурцлж иж ордог гэдгийг бол төдийлөн ойлгохгүй байх гэж бодож байгаа. Тэгэхээр цаг, минут, секунд бүх юм хорон болгон амьтантайгаа ч уйлдана, зураглаачтай, хөдөлгөөнтэй харьцаж байгаа хүмүүстэйгээ уйлддаг. Тэгэхээр стант гэхээр зүгээр нэг хүнийг орлоод ундаг, нэг бол өвтөг ажиллал гэж хүн ойлгоод байгаа шиг байна. Тэр бол тийм биш. Жүжигчдийн хийж чадахгүй зүйлийг давж хийдэг. Мөн зарим нэгэн тохиолдолд жүжигчтэйгээ маш сайн нарийн харьцаж хийдэг учраас стант гэдэг бол айгүй маш нарийн мэрэгжил. Биднээсээ хувьд бол жүжигчин гол дүрийнхаа жүжигчнийг болон босод жүжигчтэй унах морийг бэлтжиж, аюулгүй байдлыг хангаж ээж, дараад нь тулааны хэсгүүд дээр орлон тоглогчоо оруулж ээж, өөрийнх нь бие бэлтрийг бэлтжиж, тэгжээч зургандаа ордог. Ер нь бол экшн кино, түүхэн кино, орчин үеийн тулаантай кино, буудал цантай кино энэ болгон дээр хүмүүс маш анхааралтай байх ёстой гэдгийг мэддэг. Буу алдах аюул гардаг. Одоо зэвсэг барингуут нь төмөр байна. Тэр төмөр маань яг кинонд зориулсан төмөр гэж байна. Зургандаа зориулсан төмөр гэж байна. Экшн хэлбэр дээр яг жүжигчнтэйгээ харьцдаг төмөр гэж байна. Тэр хөдөлгөөнөө зөрсөн тохиолдолд нөгөө төмөр маань аюултай зэвсэг болж өрдөг. Жүжигчнээ гол дүрийнхаа жүжигчний гэмтэй, завчин, цохин. Тэгэхээр биднээсээ хувьд яадаг вэ гэхээр бэлтгэлийн зэвсэг хэрэглэгч тусдаа. Кино зурганд орох зэвсэг хэрэглэл маань тусдаа. Тэгээд яг зурганд орж явахдаа бодиттой зэвсэг хэрэглэх үү,
төстэй зэвсэг хэрэглэх үгээд маш олон талын юмнууд байдаг. Тэр зэвсэг болгонтойгоо зөв харьцах аюулгүй байдлаа хангахыг биднес жүжигчтэй зааварчилгаа өгчээж зураг авалтанд ордог. Тэгэхээр зүгээр нэг таамгаараа эренгуутаа 5 минут 10 минутанд ярилцсангуутаа зэвсэг бариад ордог гэсэн зүйл бол байхгүй. Тэгэхээр экшн кинон дээр ажиллаж байгаа зураглаачийн хувьд тусдаа зэвсэг хэрэглэлийн хувьд тусдаа зэвсэг хэрэглэлтэйгээ харьцаж бэлтгэл хийжээж шаардлага хангасан үед л зураг авалтанд орно. Тийм биш байсан тохиолдолд биднес зураг авалтанд орохыг зөвшөөрдөггүй. Зарим нэгэн эрсдэлтэй зүйл гарлаа юм уу шаардлага хангахгүй байх юм бол бид нар зураг авалтыг шууд зогсоох тийм эрхтэйгээр кино зураг авалтанд ордог. Миний хувьд бол боддгийг одоо манай урлагийн сургууль төгсөж байгаа хүмүүс зүгээр нэг тайзан дээр жүжиглээд яриад байхаасаа илүүтэй бие биедраа хөгжүүлсэн, жингээ барьсан, үзүүлбэрийн хувьд хөдөлгөөний эвсэл, эв дүү шаардсан тийм байдал маш чухлаа гэдгийг анхаарах хэрэгтэй гэж бодож байна. Биднээс энэ гол дүрийнхээ жүжигчдийн ихэнх нь бол ямар нэгэн байдлаар тодорхой хэмжээнд бие биедраа хөдөлгөөн хамгийн гол нь хөдөлгөөний ур чадвар бие биедраас гадна харьцаж байгаа харьцагч жүжигчтэй юм уу стантуудтай харьцахад бие яаж мэдэрч ийн гэдэг нь маш чухал учраас тэрэн дээр бид сонголт хийж жүжигчтэй авч ажиллаж байгаа. Яг энэ шаардлагыг хангаж байгаа жүжигчд бас хэр байдаг бол мөн энэ шаардлагыг хангах жүжигчид хэр гарч ирэх бол гэдэг бол биднээсийн хувьд стантуудын хувьд тулаан найруулж байгаа ажиллаж байгаа хүмүүсийн хувьд байнга эрэлтэх хэрэгцээ маш өндөр байдаг. Тэгэхээр залуу жүжигчтэй ирээдүйн жүжигчтэй хэлэхэд зүгээр стантаар дандаа орлуулад кино хийн гэсэн ойлголт бол байхгүй. Өөрсдөө экшн, стант, хөдөлгөөн. Стант гэхээр экшн гэхээр зөвхөн тулааны юм биш. Бүжгийн хувьд ч гэсэн, спортын хувьд ч гэсэн, бие бэлтрийн хувьд мэдрэмж өндөртөө бие бэлтрийн шаардлага хангасан байх ёстой гэсэн бодлыг байнга тээж явдаг хүний хувьд жүжигчдийн хувьд бол энэ болгоныг анхаарч бие бэлдэрээ. Тэгэх юм бол цааш-цаашдаа тоглох жүжигдэл, цааш-цаашдаа олдох дүрүүд маш ихээр байх болов. Ийм л бодол толгойд тээж явдаг. Кино гэдэг нь өөрөө их багийн нүсэр ажил байдаг. Даа ялангуяа одоо түүхэн зэдвтгээд болоо авчихаараа одоо энд чинь бүр илүү нөгөө уран бүтээлчтэй маань илүү их ур чадвар шаарддаг, судалгаа шаарддаг. За тэгээд энэ олон уран бүтээлчдийн одоо нэгтгэж зангидагдсан одоо энэ уран бүтээл маань эцсийн дүндээ одоо яг эвлүүлгийн ажил дээр маань ингэж зангилагдаад за ингээ яг эцсийн үрд маань одоо ингээд үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болдог. Тийм учраас одоо эвлүүлгийн ажил хийж байгаа хүн маань өөрөө бас маш үүрэг хариуцлага ингэж хүлээж ажилладаг байгаа. За сүүлийн үед техник технологи хөгжихийн хэрээр одоо киноны компьютер график маш их өндөр түвшинд хүрсэн. За тэрийг дагаад одоо манай Монголын үзэгчд маань одоо Холливуд янз бүрийн кино үзсээр хамгаад нөгөө тэдний хүлээж авах юмыг үзэх үнэлэмж нь нэлээд өндөр болсон байдаг. За яг тэр түвшинд одоо үзэгчд маань тийм өндөр түвшинд хүрсэн учраас буцаагаад одоо Монголын киночдоос яг тэрийг шаардаад байдаг байхгүй. Компьютер графикийн үед бол за миний өөрөө хувийн зүгч нэг шат ахиулж хийх юмсан гэсэн бүр чин хүсэлтэй байгаа. Бүр энэ дээр одоо миний одоо дотор байгаа нэг хувь хүнийч тэр одоо миний нэг юм айгу чин сэтгэлээсээ хийх хүсдэг. За энэ дээр одоо миний хамгийн маш их бодож тэмүүлж хүсэж байгаа нэг зүйл бол Монголын кино урлаг компьютер график энэ төвшөнд нэг шат ахиулахыг маш их хүсэж байгаа. За яг хоо компьютер график гэж хэлэхээр өөрөө нэгт энэ хүний ур чадвараас гадна техник технологи айгу шаардлагатай юм ажиллагаа. Тэгээ яг сүүлийн үед манай Монголын компьютер графикчид нас тодорхой хэмжээний ур чадвар нь бас нэлээд өсөж яваад.